君の想い描いた夢集めるヘブン無限に広がって Хүн болгоны анимтай танилцсан түүх харилцан адилгүй байдаг. Зарим нь Шара Расингай, Гоку хүчээ өгчээсэн бол зарим нь Гундами трансформстай хэлж явж исэн. Монголоос гадуур бидний сайн мэдхгүй ч тэрний юмд Гокугаас ч тутгааргүй алтартай хүүхэд насных нь бааtruуд ч байдаг. Магадгүй өссөн орчин сонирхол өөр учраас зарим анимын дөрүүд бол чиний үед бааtruуд биш л байх. Гэвч Япон улсын үед тэд бүгдээрээ хамгийн үнцэнтэй бааtruуд. За, аним бол манга дээр тулгуурлалт нь штэ. Тэгвэл манганы үүсэл гарлын талаар товчхон ярангууд бүр 1100-аад оноос үүсэлт юм байлээ. Нөгөө 5 дугаар зууны үеэс эхлээл Япончууд ч нэгтдийн ханд соёл урлаг гэдгээ санаа аваад өөрсдөө уусгаж эхэлсэндээ. Яг ингэж явах явцдаа Хиттийн бас нэг юм хуйлаасан дээр зураг зурдаг урлагаас суралцж исэн байт юм байлээ. Тэгснээ сүүлрүүгээ ингээд зургийнхаа доор тайлбарыг биччихвэл яа тийм буюу анхны зурагт ном яг нь ном жишэлтэй зурагт хуйлааснууд үүссэн байгаа. За ингээд явж исэн чинь 1862 онд Английн Чарльз Вергман гэж нэг артист Йокохамагаар аялаад их нутагтаа очингуудаа Japan Punch гэдэг ийм нэг Япончуудын нийгэм соёлыг бүр хаг дийсэлсэн сэтгүүл гаргаад тэр нэгэл тухайн үедээ баруундаа бас хөөрхөн алдартай болонгууд яг нь мэдээж Япончууд тэрэнд дургуул байгаа штэ. Гэтэл боломжийг олж харсан нь энэ сэтгүүл гэдэг юм чинь зөв ашиглаж үзтээ бүр жинхэнэ алах юм биш үү те. Ямар ашигтай юм бэ гэл 1872 онд хамгийн анхны манга сэтгүүл. Ер нь манга гэж хэлж болно л доо. Shimbun Nipponchi гаргасан. За тэгэл энэ үеэс эхлээл нэг өнгөрсөн баларсан хуйлаасан дээр зураг сурдаг соёл чинь тэр чигтээ арчигдж байгаа. За тэгээд 20 дугаар зууны дунд үе буюу ер нь л дэлхийн 2 дугаар дайныг дуусах хүртэл бол бүгд яг нэг тийм ukiyo style гэж байдаг. Японы уламжлалт зураглалын хэм маяг. Бүгд яг энэ уламжлалт маягаараа л төрслөгддөг байсан. Гэтэ 2 дугаар дайнаас хойш нэлээд барууны комик, картун хэм маягтай уусч орж ирээд Сазай-сан эдэргээл ганц хоёр манганууд гарч ирсэн байгаа. Нэрийн Сазай-сан гэдэг аним нь бол бүр нөгөө нэг 8540 ангитай. Одоо хүртэл гарсаар байгаа нөгөө хамгийн их ангитай аним баггүй юу? Та нар боддоо 8540 анги. Тийм. Тэгээ тэр анимны манган ч гэсэн бас нэг рекорд эзэмшдэг. Тэр нь бол ер нь хамгийн анхны манга гэж үздэг юм байлээ. Сазай-сан. Яг хоо түрүүний миний ярьсан нөгөө хуйлаасан дээрх зураа сэтгүүл идэр бол байгаа л та. Гэхдээ тэд нар нэг тийм мангархуул болохоос яг манга гэж хэлээд хэцүү шүү дээ. Тийм болохоор Сазай-саныг бол ихэнх хүмүүс хамгийн анхны манга гэж хүлээн зөвшөөрдөг юм байлээ. За тэгээд энэ үедээ манга уншдаг хүн одоогийнх шиг тийм олон биш. Сазай-сан бол нөх олон хүмүүсийн сонирхлыг татаж чадахгүй л байсан байгаа юм л да. Тэгсэн энэс яг 6 жилийн дараа бидний сайн мэдих аним болон манганы эцэг гихтэх Astro Boy 1952 оноос эхэлж засагдаж эхэлж байгаа. Яг гоо бид нэр үзэж өсөөгүй л дээ гэтэл харж байгаа хүн баг байхгүй хаа. Энд чинь тэгээд бүр тухайн үедээ Disney-тэй өрсөлдөж гисэн ганц зүрх зоригтой тэгээд бүр зүрх зорихоос гадна үнэхээр өрсөлдөж чадсан бүтээл байгаа байхгүй юу? Акира Торiyamаг Shonen аним манганы эцэг гэдэг. Тэгвэл Tezuka Osamu бол бүр бүх аним манганы эцэг гэж бараг л бүгд зөвшөөрд юм байлээ. Яагаад гэвэл ахвал ганц Astro Boy-оор карьераа тодорхойлоог байхгүй юу? Бидний нэлээд сайн мэдих Black Jack, Dororo бас нас орохынхаа өмнө Monster-ийн зохиолчтой хамтарч Pluto гээд одоо анимэнд гараад Сэний сонирхолтой бас нэлээд шуугуулад байгаа манганы зохиолын бичлэгдсэн байгаа. Манай хүн тэгээд ер нь л хүүхэд байгаасаа барууны хүүхэлтэй комикнуудад нь усгүй байсан гэсэн. Тийм ч болохоор Astro Boy-г анх барууны комик юм аягаар нэг тийм иршүүд, нухацтай, хүчрхэг байдлаар зурах төлөвлөгөө байсан гэж байгаа. Угаасаа Astro Boy чинь ер нь супер баатар штэ. Гэтэ яг тэр үед Хирошимагаас болоод ихэнх хүүхдүүдэд тийм father figure гэж байгаагүй болохоор тэр иршүүд сүртэй дөрүүд Японы хүүхдүүдэд сайн наалтахгүй. Тэгэл зааз боли тэгвэл бүр яг эсэргээр нь тулцсан cute болох чигээд анх тийм том нүдтэй зурцсан чинь тэр нь хожим Японы аним мангаг барууныхнаас ялах хамгийн том шинж тэмдэг бэлээ тэмдэг болсон байгаа. За тэгээд Astro Boy чинь Японд бүр бүүм хийж байгаа байхгүй юу? Гэтэ нэг асуудал нь зөвхөн Японд л бүүм хийж байгаа. Угаасаа аргагүй шүү дээ. Сошиал медиа байхгүй. Бас ер нь дэлхийд даяар зурагт ном уншдаг соёл дэлгэрч амжаагүй байгаа.
Яг хоо баруун тайлт дэлгэрсэн л дээ. Гэхдээ тэд нэр DC маруулаад унших гэхээс хаа байсан Японы тийм өнгөгүй зурагт ном тоож уншихгүй шүү дээ. Тэгэхээр дэлхийд даяар таниулахын тулд ганц манга хангалтгүй байна гэдгийг ойлгоод 1963 онд аним болж байгаа юм л да. Тэгээд тэрийг Америкийн телевизээр гаргангууд бас үзэгчдэд хөөрхөн таалагдаад яалтчгүй л энэ нэг том нүдтэй кьютерүүд бол тухайн үедээ хэний ч үзэж хараагүй шин зүйл байгаа болохоор айгүй сонирхолтой байсан байх. Гэхдээ бас нэг асуудал гарч ирсэн нь баруунд тухайн үедээ хүүхэлтэй кино бол зөвхөн хүүхдэд зориулсан гэсэн ойлголт байсан учраас нэлээд хараа хяналт тавьдаг байсан. Astro Boy учир зүггүй хараал цуснууч тэр гараад байхгүй л дээ. Гэхдээ зүгээр нэг тийм тэр хүчлээ ч юм уу, тэрнийг зүйл дуусгах ч юм уу, нэг тиймэрхүү хэлэг хаяа гардаг байсан байгаа. Бас тэгээ жоохон ус төрийн шалтгаан өдөргээд баг талангийн гарахгүй хорьсон юм байлээ. Гэтэл стил маш амжилттай болоод Astro Boy-ыг дагаад маш олон манганууд гарч ирээд тэр манганууд дундаас бас хамгийн амжилттай болсон нь цаашлаад өөрийн гэсэн анимтэй болоод явж байгаа. За тэгээд ингэж явсаар агаад 1970 он энэ 11-ыг бол мека анимуудын 90 үе гэж нэрлэдэг юм байлээ. Бидний хамгийн сайн мэдэх нь бол Gundam, ялангуяа Монголд бол зурагтай гарч ирсэн болохоор нэлээд алдартай. Бараг 30-аас 50 насны хүн болгон л Gundam-ыг үзэж байгаагүй маа гэхэд харж исэн байдаг. Хүүхдүүд бол роботонд аягүй дуртай байдаг шүү дээ. Хүүхдүүд роботонд дуртай болоход хүргэсэн хамгийн чухал шалтгаануудын нэг нь энэ 10-ны мека анимууд гэж зарим хүмүүс үздэг. Би уг нь энэ бичлэгийг анх хийхээс өмнө Transformers-аас санаа авч энэ мека анимууд гарч ирсэн гэж бодож байсан байхгүй юу? Тэгсэн оныг харсан чинь гүн бэлээ. Бараг эсэргээрээ шилжиж болохоор Японы аним бол ер нь л энэ робот мека гэдэг жанрыг эцэг их гэж хэлэх ёстой юм байлээ ялцчих. За тэгээд энэ нь явсаар агаад 80-аад оноос эхлээд жоохон модноос гараад оронд нь юу модонд орж ирсэн бэ гэхээр жоохон Холливуд хэм маягтай барууны комик маягийн дөрүүд анимууд нэлийн ооширсан юм байлээ. Хамгийн алдартай нүүднийх юм бол Golgo 13, First of the North Star, Lily Cat тэгээд бас мэдээж бидний сайн мэдих Akira. Миний бодлоор бол нөгөө 60-аад онд бол Astro Boy гараад нэлийн олон жоохон хүмүүсийг аним мангаар оруулчихж байгаа шүү дээ. Харин 70-аад оноос мека анимууд арай жоохон том хүмүүсийг буюу араас дээш насныхныг те шилжилтийн бол өсвөр насныхныг аним мангаар руу оруулчихж байгаа. За тэнгууд одоо юу дутгаж ийн вэ гэхлээр томчуудад зориулсан те. Томчуудад чиглэсэн аним манга айгүй ховор. Энийг ч гэсэн зохиолчид анзаараад яг энэ нэг 1980 оноос эхлээд ганц хүүхэд биш томчууд зүвзэж болохоор анимууд гарч эхэлж байгаа. Ялангуяа Golgo 13 бол энэ Сенин гэдэг салбарт нэлээд импакт үзүүлсэн бараг л анхдагч гэж хэлж болно. Яг нь Lupin 3 1970 онд гарсан л та. Гэтэ Lupin чинь тэр үедээ Сенин гэсэн нэртэй ч гэсэн яг үзэх юм бол жоохон картууны шим маягтай штэ. За тэгээд Golgo 13 суурийг тавьсны дараа суураас нь том суур тавьсан аним бол мэдээж Berserk. Тэгээд Berserk-ийг дагаад Vagabond, Monster, Vinland Saga гэдэргээл алчиг Сенингууд гарсан ч гэсэн тухайн үедээ Сенин гэдэг салбар яагаад ч Shonen гэдэг салбартай дүүсч чадаагүй. Яалтчгүй Сенин чинь хүүхэд үзэхэд жоох уйтгартай ер нь л 20 Stations-ныхаа зориулсан байгаа штэ. Тэгэнгүүт тэр үеийн 20 Stations-ныхан бол хүүхэлтэй кино зурагт ном идэр бол хүүхдэд л зориулсан гэсэн үзэлтэй болохоор ерөөсөө Сенин анимд боломж олохгүй байсан байх. Тиймдээ чинь Berserk, Vagabond эдрийг мангагаар нь таньдаг хүмүүс Японд байдгаас дэлхийд даяар мэддэг хүмүүс айгүй ховор байсан. Харин Shonen болон Shoujo бол голцоо өсвөр насныхан чиглэсэн угаасаа өвгнийх нь утхан ч гэсэн Shonen өсвөр насны хүү, Shoujo өсвөр насны охин гэсэн утгатай үг байхгүй юу? Тэгээд аним мангаг дэлхийд дахин таниулсан жанр бол яалтчгүй Shonen. За тэгээд угаасаа хамгийн түрүүнд хэнийг ярих нь бол ойлгомжтой байлгүй дээ. Луудамлаг бусдаас үнэхээр өөрөө чадсанаа нэгт бүх насныхаа зориулсан байсан. Тэр үеийн бол картун Disney дээр бол хүүхдэд зориулсан шүү дээ. Хоёрт 70-аад оны мека анимуудыг бодвол зурглалын хувьд ч тэр, зохиолын хувьд ч тэр хамаагүй чанарч орж исэн. Тэгэхээр угаасаа л ялангуяа бүхэл эрэгтэй хүүхдэд бол тийм зодонтой, кул дөрүүдтэй тийм гоё зургалтай анимыг бол үзэхгүй байхын аргагүй шүү дээ. Тэр үед үнэхээр тэгээд бүх өсвөр насны хүүхдүүд үзэж болохоор луудамлаг шиг тийм чанартай хүүхэлтэй кино бол байгаагүй юм байлээ. Яг уу баруунд DC Marvel-ийн комик кино өдрөл хөрх алдартай болсон байсан ч гэсэн хүүхэлтийн киноны үед бол нөгөө 1992 онд гарсан Batman л байгаа байхгүй юу хамгийн анхдагч чинь. Тэгэхээр луудамлаг бол ганц аним дундаач биш бүр бүх хүүхэлтэй кино дундаа өсвөр насны эрэгтэй хүүхдүүдийн үед хамгийн анхдагч нь гэж хэлж болно гэсэн үг.
За ингээд өсвөр насны эрэгтэй хүүхдүүдийг аль хэдийн эзэлчлээ штэ. Харин эмэгтэй хүүхдүүдийг эзлэх ажлыг 1992 оны Sailor Moon авч байгаамаа. Японд бол шоужо жанр гэх юм бол 1985 оноос гарсан Banana Fish бол нэлээд алдартай болж исэн. Гэхдээ Sailor Moon шиг аним гэж байгаагүй. Бас Sailor Moon-ы хамгийн том онцлог нь хэдийгээр огтод зориулсан ч гэсэн хөвгүүдч үзэж болохоор аним байсан байгаа. Яагаад гэвэл нэгт баг зэргийн тулаан байдаг. Хоёрт буюу хамгийн гол шалтгаан нь тэр үед ямар ч алдартай анимд, ямар ч алдартай хүүхэлтэй кинон дээр ийм хөөрхөн cute эмэгтэй дөрүүд байдгүй байсан юм байлээ. Луу төмлөгтээр Android 18-аас өөр ямар ч хөөрхөн төр байхгүй шүү дээ угаасаа. Барууны хүүхэлтэйнүүд дээр бол ихэнх нь яг бодит амьдрал дээр шиг яг үзэсгэлэнтэй гэж хэлж болохоор ч гэсэн Sailor Moon шиг ийм cute, kawaii бодит амьдрал дээр байхааргүй фантасны хөөрхөн дөрүүд бол байгаагүй. Тэгээд үүний үр дүнд нөгөө хамгийн анхны waifu гэдэг ойлголт гарч ирж байгаа. Бид нар бол зурагтаар гарч байгаагүй болохоор Sailor Moon-ыг бол нэг мэдэхгүй шүү дээ. Гэтэ дэлхийд даяар бол үнэхээр алдартай, үнэхээр том нөлөөтэй аним юм байлээ ялцчихгүй. Би Sailor Moon-ийн нөгөө Powerpuff Girls-аа санаа авсан гэж бодсон чинь оны нар бол баг эсэргээрээ ч ээж болохоор. Ер нь Sailor Moon байгаагүй бол хизээ waifu гэдэг ойлголт үүсэх байсан бэ те. Магадгүй бүгд луу төмлөхийн стадийг дагаад явцсан бол баг үүсэгчгүй Япончууд одоо үдээд 2D дөрүүдтэй гэрлэхгүй ч байсан байж магадгүй аль нэг байрлал ирсэнцэд. За ингээд луу төмлөх Sailor Moon дэлхийн ихэнх 20 хүртэлх насныхныг эзлээд эзлэгтэйг үлдсэн жоохон хэсгийг 1997 онд Pokemon гүйцээчж байгаамаа сайхан. За тэгээд цаашаа улам донтуулах чанартай shonen анимууд бидний сайн мэдэх нөгөө One Piece, Naruto, Bleach, Full Metal, Hunter x Hunter. Яс бидний нэг сайн мэдэхгүй ч гэсэн гадаадтай бол нэлээд алдартай Evangelion, Cowboy Bebop, Detective Conan, Bakugan. Амс Yu-Gi-Oh нэрээр merchandise буюу нөгөө аниме үзчихэд түүнтэй холбоотой ямар нэг юм бит юм худалдаж авах гэсэн энэ том зах зээлд бол картуудаар амар том нөлөө үзүүлсэн. Тэрийг бас заавал дурдах хэрэгтэй. Энэ анимуудын тэгвэл яг бусдаас ялгарах хамгийн том шин чанар нь юу юм бэ гэхээр олон ангитай тэгээд нөгөө serialized storytelling буюу бүхэл том плоттой анги явах тусам тэр плот руугаа ойртдог нэг өсөндөө шугамн шин чанартай нэг ангийнхан төгсгөл дараагийн ангийнхаа эхлэл болоод явдаг. Иймэрхүү концепт бол тухайн үедээ нэлээд шинэлэг байсан байгаа. Жишээ нь барууны олон анги зүгэлтэнд бол ихэнх нь episodic storytelling буюу анги болгон дээрээ өөр түүх гардаг. Тийм болохоор One Piece гэх юм уу те нэг л ихтэлсэн бол дундаас нь хайж чадахгүй өдөр болгон хүлээж дараагийн ангиа үзэхээсээр аргагүй болчихж байгаа шүү дээ. Харин Batman-ийг болохоор анги болгоно нь өөртөө хүчраас за өнөөдөр үз ямчихгүй ч гэсэн дараа үзчихээс гээл те. Эсвэл хаанаас нь ч үзсэн ойлгохоор ч юм уу нэг иймэрхүү шин чанартай учраас энэ олон анги түүхэлтэй гэдэг талын бол аним хинт ч боломж олохгүйгээр дээр нь гараа эзэн суучж байгаа юм л та. За олон анги түүхэлтэй гэдэг талын бол ингээ эзэлчихэж байгаа хайлээд юм. Одоо харин нэг ангид аним кино гэдэг салбарыг болохоор Hayao Miyazaki-гийн ачаар бол нэлээд амттай байлгаж чадсан бас л. Нэг ангид кино гэдэг чинь өөрөө дан ганц хүүхдүүдээс гадна томчуудыг өөртөө татах бас нэг том боломж болчихж байгаа шүү дээ. Тийм болохоор Hayao Miyazaki-гийн кинонууд тэгэл Akira, Perfect Blue, Ghost in the Shell гэл эдгээр болоос томчуудад аним дан ганц хүүхдэд зориулсан зүйл биш шүү гэдгийг ойлгуулахад маш чухал нөлөө үзүүлсэн гэж би боддتي. За, шоуны салбар бол ингээд аль хэдийн ойрхлоо тогтоодсон 2024 оны байдлаар одоо хүртэл гангасан шинжаалга. Гэхдээ 2005 оноос хойш буюу интернет хөөрхөн хөгжөөд стриминг гэдэг зүйл модонд ороод хүмүүс нэг зурагт үзэхээ бодоод эхлэнгүүд шоуны салбарт бас жоохон өөрчлөлтүүд орж эхэлсэн. Ангиудын тоо бараг 10 дахин багассан. Угаасаа аргагүй л те хүмүүс өдөр болгон дараагийн ангийг хүлээж зурагтны орцсонхын оронд интернетээр хүссэн анги олоод үзчихэж байгаа болохоор анима заавал тэгж нэг тийм олон ангитай болох гэж ядаад заавал тийм олон филлер ангиудаар урцах гэж хичээх нь зардлын үед ашиггүй болчихж байгаа. За тэгээд хамгийн анхны цөөхөн ангитай амжилтанд хүрч чадсан аним хэм бол би Code-Geass үхлийн нэгэл 2-ыг гэж бодож байна. Цаашаа нөгөө Monogatari зурлууд, JoJo-гийн аним, Kuroko no Basketball гэж явж байгаад 13 оноос дахин нэг том тесрэлт үүснэ нь мэдээч. Attack on Titan-аас эхлээд shonen анимд орж ирсэн хамгийн том өөрчлөлт нь тийм нөгөө цус нүж, gore, dark маяг хүчирхийлэл эдрийг улам хурцаар харуулдаг болсон. Tokyo Ghoul, Nanatsu no Taizai, One Punch Man, Overlord гэл те.
Магадгүй энэний шалтгаан нь энэ үед стил анимыг хүүхдэд зориулсан гэж боддог хүмүүс нэрсэр байсантай холбоотой баг. За, Шононыг ингээд идэж ууж байгаа хооронд нөгөө талд Шожи жанр ч гэсэн зүгээр каридулаа суугаагүй. Ромас анимын бас нэг том ирүү нөгөө 2010 оны Kimi ni Todoke, 14 оны Yola in Apple дээр бол Шожи жанрыг бүр Шононоос тутахааргүй сайн авч явшаадсан гэж боддог. Угаасаа энэ анимууд бол данга зөгтч биш хөгөөч их сая үзэх дуртай байсан. Гэхдээ энэ ирүүд би яг аним үзэж гисэн болооч тэр миний бол хамгийн хайртай ирүү энэ 2010-аас 2020 он. Нэрээ энэ үедээ нөгөө хуучны олон ангитай жоохон тийм ванила төрөлттэй шоны анимууд аль хэдийн модноос гарсан байхад буцаж модонд оруулах гэж үзсэн бас 2 аним байгаа. Black Clover, Dragon Ball Super 2. Яг уу амжилтанд хүрч бол чадсан л да. Гэхдээ тэр хуучны модоо бүр буцаж амжирх хэмжээний тийм том бүүн бол харамсалтай хийж чадаагүй. Шоны анимууд тэгээд цөөхөн ангитай хэвээрэл үлдсэн. Нөгөө 12 24 ангитай. Яс ингэж явж байгаа тэгээд 2020 онд 3 дахь том тесрэлт болсон. Яг уу аним community-д бол энийг нэг 3 дахь том тесрэлт идэр гэж үздэг л дээ. Гэтэ би бол үнэхээр 3 дахь том тесрэлт гэж боддог. За энэ анимууд бол мэдээж нөгөө Demon Slayer, Jujutsu Kaisen, Chainsaw Man дээр те. Миний хувьд энэ анимууд бол үнэхээр л нөгөө 2000-ад оны, 2010-ад оны шонинуудаас бол дэсөөр хэм маягтай санагддаг. Энийг жоохон баруунчсан юм шиг, эсвэл нэг жоохон сэнэн хэм маягийн vibe орсон юм шиг те. Магадгүй сошиал медиа хөгжөөд хүүхдүүд хэдэн жилийн өмнөхтэй харьцуулах юм бол илүү хурдан майчруулж болдог болсон учраас магадгүй 2020 оноос хойш шоны анимууд нэг тийм насанд хүрсэн хүн үзэхэд бас ямар ч асуудалгүй сонирхолтой болсон санагддаг. Монголд ч гэсэн миний танд 30-аас дээш насны ах эгчнэр аним үздэг болсон явж байгаад яг яаж үздэг болчиход ингэв тэр нөгөө Jujutsu Kaisen Demon Slayer эдрийг хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ялцгүй энэ анимууд бол бас томчууд үзэхэд хангалттай сцены болцсон болов гэж би бодоод байгаа. Бас сүүлийн үед гинтл сцены анимууд шононгод авах хэмжээний алдартай болоод байгаа штэ. Энэ ч гэсэн бас үүнтэй холбоотой гэж болно. За тэгээд энэ дундуур бол нөгөө Isekai анимын амар хүчтэй тавлага орж ирсэн. Гэтэ би үүн дээр бүр тусдаа бичлэг хийсэн болохоор энэ одоо ярихгүй алгаслаа. За тэгээд аним манганы үүслээс эхлээд өнөө хүртэлх түүх нэг иймэрхүү байлаа. Ирээдүйг ярих юм бол яг уу бүр 20-30 жилийн дараах ирээдүй бол толгойд орж ирэхгүй байна л да. Гэтэ ойрын 5-10 жилдээ бол би сцены анимуудыг нэлээд ирчээ авч магадгүй гэж бодоод байгаа. Винланд цагийн нөгөө надад дайсан байхгүй гэдэг ишлэл бол бүр интернетийг дэлбэсэн штэ. Бас My Analyst дээр нэгт явж байгаа Freyrin бол нэлээд сценэн vibeтэй шоны аним гэж би боддог. Ингээд харах юм бол магадгүй нэг 30-30 оноос эхлээд Vagabond аним гардаг ч юм уу те. Эсвэл Berserk анимыг ремейк хийгээд илүү дээр зураглалтайгаар гарч ирэхийг бас үгүйсэхгүй. Бас нөгөө 20 дугаар зууны хөвгүүд эдрэгээл ер нь л хийхээр болох юм бол хангалттай мундаг зохиолт өчнөө олон сценийн анимууд байна дөө. Тэгэхээр магадгүй. Зэг танд миний бичлэгүүд таалагддаг бол эсвэл аним манга вебтүүн эдэр сонирхолтой бол манай группт нэгтээд өөртөө айд сонирхолтой хүмүүстэй дискшн өнөрлөөрэй. За тэгээд баяа.